гангийн үйлдвэрлэлийг хязгаарлах гэдэг юм шиг боловч нөгөө талаас эдийн засгаа дэмжих гэдэг. Тэнгүүч Монголд ирээд буулгахаар манай нүүрсний үн, манай төмрийн өдрийн үн ингээд юм тодорхойгүй байдал асар ихтэй. Хизээ дуусах нь тодорхойгүй нэг. Тиймэрхүү тодорхойгүй ус байдал гадна талаас хятад талдаа бид нар байгаад байна. Хятад эдийн засаг өөрөө тодорхойгүй нөхцөлд нэлээд орцсон. Өмнө явж ирсэн тэлтийн бодлогууд ер нь бол дууссан. Одоо шинэ бодлогууд орж ирж байгаа. Тэр нь бол төсвийн бодлогоор, төсвийн сангийн бодлогоор, мөнгөний бодлогоор дамжиж орж ирнэ. Өмнө нь бол гангийн үйлдвэрлэлээр дэд бүтцийн төслүүд улс орнуудад зарлж ийж үйлдвэрлэлээ ингэж явж исэн бол одоогийн миний бодож байгаагаар бол төсөв мөнгөний бодлогоор хоёр бодлогоор дамжиж орж ирэх учраас энэ яг нүүрсний эрэлт, гангийн эрэлтэн дээр бас нэг жоохон тийм тодорхойгүй байдал үүсгээд байгаа харагдаж байгаа. Тэгэхээр одоо шил бидний өмнө ерөөсөө сонсож байгаагүй заал байлах нөөцөөг бууруулна гэдэг чинь хятадын хувьд бол энэ чинь асар том сууг, аюул хүчтэй сууг. Тэрүүгээрээ оролдож эхэлж байна гэдэг чинь ерөнхийдөө энэ бол дэд бүтцийн салбар бол өгөө дуусж байгаа, ер нь дуусж байгаа юм бүтээн байгуулалт юм биш үү гэж харагдаж байгаа. Үйл хөдлөлтөөр нэлээд хүчтэй явж байгаад ер нь бол дуусж байна. Тэр нэг юм тодорхой ус байдлууд өсгөөд байна. Бидний таамаглаж чадахгүй байгаа шалтгаан бол тэнд байх шиг байна.